За сайн бацхан уу, та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За бидний өнөөдрийн ярих гэж байгаа кино бол 28 Years Later буюу 28 жилийн дараа гэдэг нэртэй кино байгаа. За энэхүү кино маань ерөнхийдөө бол Англид зомбины халдвар гарснаас хойш 28 жилийн дараа хүн төрлөختөн ямархуу аж байдалтай байгаа вэ гэдгийг тод томруулаар харуулдаг кино байгаамаа. За энэхүү кино маань зөвхөн зомбитой адал явдалтайгаас гадна хүн төрлөختөнд өдөр тутамд тулгардаг гүн гүнзгий, сэтгэл зүй, философийн асуудлуудыг мөн давхар хүндсэн бөгөөд Христийн шашинтай улс орнуудын орны хийсэн кино учраас Библиэс маш их иш татаж дал дутах санааг шингээсэн үнэхээр сайхан зураглал сайтай, гайхалтай, өгүүлэмжтэй кино болсон байна лээ. За энэхүү кино маань сонирхуулаад хэлэхэд нийтдээ 3 ангитай. За хамгийн ихний анги нь бол 2002 онд 28 өдрийн дараа нэртэйгээр гарч байсан бөгөөд үйл явдал нь ерөнхийдөө зомбины халдвар гарснаас хойш 28 өдрийн дараа яг юу болж байгаа вэ? Хүн төрлөختөн зомбитой хэрхэн тэмцэж байгаа вэ? За тэгээд мөн дээрээс нь гэр бүлээ аварч үлдэж чадах уу гихчлээ харуулдаг байгаа. За дараагийн анги маань 2007 онд 28 7 хоногийн дараа гэдэг нэртэйгээр гарсан байгаа. За энэхүү кинон дээр маань мөн л адилхан вирусын халдвараас 28 7 хоногийн дараа хүн төрлөختөн маань учраа олж яг юу хийгээд яагаад яваад байна гэдгийг харуулдаг кино байгаамаа. За энэхүү 2025 онд нээлттэй хийсэн бидний үзэж байгаа кино юугаараа арай онцлогтой юм бэ гэх юм бол хамгийн 1-р ангийг найруулагч маань эргэж ирж энэхүү киног найруулж байгаа. За мэдээж гол дүрүүд нь бас маш гайхалтай жүжигчид тоглосон байгаа. Жишээлх юм бол бидний сайн мэддэг Harry Potter-ийн Voldemort-ийн дүр тоглосон жүжигч маань байгаа. За мөн Marvel-ийн кинонд тоглосон Quicksilver-ийн дүр тоглосон сайхан жүжигчтэй маань тоглосон байгаа. За тэгээд нэмээд дуртахад сюрприз болоод нэмээд дуртахад энэ киноны маань 4-р анги нь 26 оны 1-р сард нээлттэй хийх тов зарлагдсан байгаа юм билэ. За тэгээд энэхүү киногоо бүгдээр хамтдаа үзцгээе. Тэгээд хүн төрлөختөнд зомбины халдварыг давж гарч чадах уу? За энэний асуултыг бүгдээрээ мэдцгээе. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.